Нууц өрөнд минь тавтай марил. Би супер баатарч гэлээ шүтэн бишрэгчдээсээ. Юмхам нууя гэж боддгүй. Өнөөдөр миний сайн найз хадагтай цог зөвлөгөө авахар ирсэн байна. Би хатан зүгийг биширдэг. Супер баатар ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харуулсан. Бас хармоор бид хоёрын гаргасан алдааг үргэлж засаж залруулдаг шүү. Миний оронд байсан бол чи ч бас тэхэл байсан. Чи хизээч алтаа гаргадаггүй шүү дээ. Тийм ч юм уу? Сая хадагтай цог биш чи өөрөө л байж тээ. Хадагтай цог дүрээрээ байгаа биз дээ. Хлой, яагаад өөрийнхөө тухай танилцуулахар шийдснээ хэлээч? Биш ээ, хатан зүгийн тухай. Та Францын түүхэнд хамгийн чухал хүнийг сонгох даалгавар өгсөн. Би Франц улсыг аварсан шүү дээ. Хадагтай цогч хүлээн зөвшөөрсөн. Хатан зүгийг бидэнд хүч нэмдэг. Тэр үнэхээр гайхалтай. Хлой, хатагтай цохын хувц өмссөн чинь нээлттэй штэ. Үнэмшилтэй болохын тулд ядаж үсний өнгөө өөрчлөхгүй дээ. Хадагтай цог надтай төстэй болох гэж үсээ бодуулчихсан. Та нар бүгд азгүй амьтад. Тэдрэн чамайг хэлээгүй шүү. Та нарт үлдсэн хэсгийг үзэх эрх байхчгүй. Ямар ичмээр юм бэ? Тэнгүүдтэй хамт инээж байхыг чинь харсан шүү. Чамайг халлаа. Хамгийн сайн найзаагаамдаачлаа. Энийг чинь зөв штэ Сабрина. Жинхэнэ супер баатрууд юу гэж хэлснийг сонсол тоо. Галт тэрэгний жолоочийг чи хатгаж ухаангүй болгосон биз дээ. Өөрөө асуудал тарьчихаа дараа нь баатар болж харагдах гээ юу? Тэр өдөр хатагтай цог хармуур хоёр хотыг аварсан. 5 минут супер хүчтэй болсон ч тэрийгэ удирдах чадаагүй штэ. Бидэнд үзэх эрх байхгүй байж болно. Харин чамд өөрийгөө супер баатар гэж нэрлэх эрх байхгүй. Юу? Чи надад ингэж хэлснийхээ горыг амсан да. Дүпэн чинь Сурагч та. Одоо тайвшир. хэлэгч үг алга. Хлой, хичээл дуусаагүй байх шүү. Бүгд инээд хүрчихлээ. Яста хөх инээд хүрчихлээ. Лай хизээч өөрчлөгдөхгүй юм байна. Өөр тоногдсон эрх мэдлийн дагуу та хоёрыг эхнэр нөхөр болсныг зарлаж байна. Гэрэлжлээ. Одоо гарцгаа. Гарч үз. Хайрт минь чухам юу болсон болоод ингэж Хлойн сургуулийг бүрмөсөн хаахыг шаардаж байна. Бас Маринет Дүпэн чэнийг Парис хотоос хөөж яваа. Тэр мангас охины чинь сэтгэлийг шархлуулсан. Ангийнхныг миний эсрэг болгосон. Тэд бүгд шангаа хүртэх ёстой. яаж болдгийм бэ? Яг сургуулийг цөөн хэд хоног ихтэй 7 хоног хааж болох ч гэлээ. Хангалтгүй байна. Үүрт хаа гэж байна. Боломжгүй шүү дээ. Аав нь охинтой хайртай. Гэхдээ чи дэндүү ихийг шаардж байна. Аав нь ердөө л нэг хотын Тэгээд дараа. яга эрх мэдлээ ашиглаж чадахгүй юм бол энэ хачин туузыг зөөх ямар хэрэг байгаа юм? Шал утгагүй юм. Үнэхээр утгагүй санагдчихлаа. Чи ангийнхнаас үргэлж илүү байсаар ирсэн. Сургуулаа солиод үзэх юм уу? Сургуулаа солино гинэ. Болж үз. Оронд нь амьдардаг хотоо солих хэрэгтэй. Нью-Йорк явнаа. Гэхдээ хүлээл дээ. Миний өндөр өсгийтүүдийг мартав да жамаар. Мартахгүй. Нью-Йоркт амьдрал би Парис хотын дарга болж чадахгүй. Тэрний оронд арай өөрөө Версальд амьдэрсэн дээр биш үү? Нэгэнт эрх мэдлээ ашиглаж чадахгүй байгаа юм чинь ялгаа байгаа гэж юу? Охиныхоо төлөө өчүүхэн шийдвэр гаргачих чадахгүй байж одоо бүр хамт явхаас татгалзаж байгаа мó. Үгүй дээ, яалаа гэж би охин минь энийг хардаа чамд авсан юм. Юу юм? Ямар жижиг юм бэ? Жижигхэн жигсэн үнтэй шүү. Очир эрднэр бүрдсэн утасныг чи энд үлдмээргүй байна гэж үү те? Наадах чинь хэрэггүй. Бүснийг минь хийж өгч чадахгүй. Ямар аав гэхээрээ ийм байдаг байна. Гэхдээ